Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Япон судлаач орчуулагч Төмөрбаатар би үзэгч та бүхний амар мэндийг эрен мэдчилж байна. За би мэргэжлийнхээ дагуу Япон орн, японочдын түүх соёл, зан заншил, спорт, уран зохиол, харилцааны соёл зэргээс монголчуудаа танилцуулж Японы ард түмний ололт амжилтаас суралцахыг уриалсан соён гэгэрүүлэх ажил үйлсийг эрхлэн явуулдаг. За миний явуулж буй үйл ажиллагааны нэг бол аяллаа нэвтрүүлэг байдаг л да. За өмнө нь би Төмөрбаатартай хамт Япон орноор гэсэн нэртэйгээр 2010 оноос 2016 онуудад аяллаа цуврал нэвтрүүлэг бэлтгэж үзэгчдэд сонирхуулж байсныг та бүхэн санаж байгаа бах. Японы нутаг орнуудаар явж хүн зонтой уулзан японочдын хоол унд хувцас хунар за ер нь одоо бүхэл зүйлийг нь сонирхон камерынхаа дуранд буулгаж та бүхэндээ нэвтрүүлэг болгон хүргэж байсан билээ. За ингээд хэсэг завсарлаж байгаад энэ удаа ахин Япон орноор аялаад ирлээ. Энэ удаагийн аялал маань Японы эзэн хаан ширээнээсээ бууж шинэ эзэн хаан ширээндээ залрах гэж байгаатай холбоотойгоор мөн түнчлэн 5 дугаар сарын 1-ээс эхэлж байгаа шинэ он тооллын нэрийг зарлах үйл явдлыг үзэж сонирхон энэ тухай та бүхэндээ мэдээлэх зорилготойгоор аялаад ирсэн юм аа. Энэ удаагийн аяллаараа би Японы түүхэн дэх хаант засаглалтай холбоотой эртний нийслэл хотуудаар явж хүмүүстэй уулзаж учран ярилцлага авч Японы он тооллын улиран одож буй Хэйсэй 90 үргэлжилсэн 30 жилийн түүх. За мөн энэ хугацаанд Монгол-Японы харилцаанд өрнөсөн үйл явдлуудаас танилцуулахаар аяллахаа нэвтрүүлгийг одоо бэлтгэлээ. За 1989 оноос 2019 онуудад Японд үргэлжилсэн Хэйсэй 90-нд Японы ард түмний хүрсэн хөгжил дэвшил сайн сайханд талархаж за мөн түнчлэн энэ хугацаанд Монгол-Японы харилцаа эрчимтэй өрнөж хөгжиж ялангуяа монголчууд бидний хувьд энэ он жилүүд бол Японы ард түмэнтэй ойртон нягтарсан тус дэмийг нь хүртсэн хамтран ажилласан ийм сайхан он жилүүд байсан учраас энэ бүхэн талархах сэтгэлийн үүднээс би аяллахаа цуврал нэвтрүүлгийг Аригато Хэйсэй буюу Хэйсэй 90 талархъя гэж нэрлэсэн юм аа. Хэйсэй, аригато. Аригато, Хэйсэй. Arigato, Heisei. Arigato, Heisei. Heisei, arigato. Arigato, Heisei. 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 За Аригато Хэйсэй 90 талархъя гэсэн аяллаа цуврал нэвтрүүлгээр маань та бүхэн энэ оны 3 дугаар сард сумогийн тэмцээнд 42 дахь удаага төрүүлж түүхэн амжилтын эзэн болоод байгаа сумогийн их авраг Хакхо мөн хотын даваа жаргалын монголчуудаа хандж сан мэдчилгээ. Японд ажиллаж сурж байгаа монгол залуусын сэтгэлдлийг та бүхэнд одоо бас хүргэх болно. За сүүлийн үед Япон орнд ажиллаж сурч байгаа монголчууд улам ихсээр байна. За эдгээр монголчуудын дунд төрийн бус байгууллага байгуулан эх орондоо нутаг нэгтнүүдтэй хүмүүнлэгийн тусламж хүргэж Монгол орныхоо нэр тэрийг өндөрт өргөж яваа залуус олон байна. Эдгээр монголчуудын одоо төлөөлөл болгож халуун сэтгэл хөдөлгөөнийхэн тусал өнгө төрийн бус байгууллагын төлөөлөл за японочдод Монголын язгуур ардын урлагаасаа танилцуулж байгаа залуустаа та бүхнийг уулзуулна. За бас нэрт монголч эрдэмтэн Койбучи Шиничи багштай хийсэн тусгай ярилцлагыг та бүхэн сонирхоорой. За Койбучи Шиничи багш бол одоо миний багш байгаа юм. За багш маань одоо бүр 18-9 хүүхэд шахуу байхасаа л Монголтой холбогдсон хүн.
Анх уулзжсэн одоо Монгол хүмүүс нь бол 1964 онд Токиогийн Олимпиад оролцохоор ирсэн Монголын тамирчид байсан. За хожим нь 1973-4 онд анх Японы элчин сайдын яам Монголд байгуулагдаж байхад тодорхойлох юм бол Улаанбаатар зочид буудалд Японы элчин сайдын яам байрлаж байсан. За тэр үед элчин сайдын яамны ажилтнаар ирж байсан цөөхөн хүмүүсийн нэг бол Кобичи багш манд байгаа юм. За Монгол Японы харилцаанд үнэтэй хувь нэмрээ оруулсан за олон монгол хүний багш эрхэм хүндтэй ийм хүн юм байгаа юм. За бас үзэгчдэд Японы эртний нийслэл хот Кёто, Нара хотуудыг танилцуулна. За сууга бурхнаараа алдартай Тодайжи сүм. За энэ бол Нара хотод байдаг. За Кёто хотын алтан сүм гэх мэтийн өрмөц сүм хийд гудамж хорооллуудаар аялуулахаар бэлтгээд байна. За Кёто, Нара хотууд бол Японы хаант засаглалын түүх, эзэн хаант ёс журмын утга учир үүх түүхтэй гүнзгий холбоотой ийм газар нутгалтай. За миний хувьд анх удаа Кётогийн эзэн хааны ордон Кёто Гошо гэж нэрлэдэг гэр орж үзлээ. За энд үдсэн харснаа тав хүнтэйгээ хуваалцахаар бэлтгэлээ. За бас яах аргагүй аяллаа нэвтрүүлгийн маань хамгийн чухал хэсэг бол Япончууд одоо шинэ он тооллынхаа нэрийг хэрхэн хүлээж авч байгаа энэ хэсэг байх болов. Миний хувьд ч гэсэн одоо 4-р сарын 1-нд Японы засгийн газраас зарласан шинэ тооллын нэр ямар нэр байх бол за Япончууд энэ шинэ он тооллын нэрээ ямар сэтгэлдэлтэйгээр одоо хүлээж авах бол гэж маш их сонирхож байсан. За жохом энэ удаагийн аяллаа маань гол зорилго бол энэ байсан гэж хэлж болно. За саятэйгээд одоо хаврын сайхан улирал байсан учраас Япончуудын одоо зүрх сэтгэлийг эзэмддэг гэж хэлж болно. Одоо шүтэн цэцэг сакура цомирлогоо үзэсгэлэнтэй сайхнаар цэцгэлж одоо байлаа. За ингээд сакура цэцгийг танилцуулах ийм тусгай нэвтрүүлэг бол бас нэг содон хэсэг одоо байх болов гэж бодож байна. Аялын нэвтрүүлгийн маань ингээд аригато хийсэ аялын цуврал нэвтрүүлэг маань эхэлж байна. Та бүхэн саатан сонирхохыг урьж байна. Аялал маань 2019 оны 3 дугаар сарын 25-нд эхэлсэн. За Мят буюу одоо Монголын иргэний агаарын тээвэр компани шууд нислэгээр Чингис хаан олон улсын буудлаас Японы олон улсын Наритагийн онгоцны буудлын руу явсан. За Бээжингээр ч юм уу Сеулээр дамжиж Токио руу очиж болох боловч Мятын одоо шууд нислэг тийм ээ Наритад очих. Японд очих хамгийн дөхөм арга зам одоо болсон хэвээрэл байна. За яг хөө үний хувьд бол нэг жоохон тиймэрхүү үнэтэй талдаа. За Японд ажиллаж амьдарч сурч байгаа монголчууд оюутан залуус маань за Мят компани аль болохоор үнэ хямдруулахыг хүсэж байдаг юм байна лээ. За Японд руу монголчууд ихээр очдог болж дээ. Ажил, сургууль, аялал, за бас эмнэлэг, үйлчилгээ, эмчилгээ гээд янз бүрийн зорилгоор явж байна. Зөвхөн залуучууд биш ахмад үеийнхэн хүртэл зорчдог болсон байгаа. За Улаанбаатар хотоос Токио хооронд 3080 орчим километр байдаг. За энийг та бүхэн дэлгэцнээс одоо харж байна.
За зуны жуулчны сезоны үед бол шууд нислэг өдөр байдаг бол өвөл хавартай шууд нислэг 7 хоногт бүр 5 удаа явдаг болсон байна. За хэдэн жилийн өмнө бол өвлийн улирал 7 хоногт 2 удаа нислэг байдаг байсан. Харин одоо бол 7 хоногт одоо 5 удаа нислэг хийж байна. За хуваарай бизнес эрхэлдэг худалдаа 8 хийдэг хүмүүс одоо бас ихсэж байна. За 10 жилийн өмнө Японы жуулчид Мятын онгоцыг дүүргэдэг байсан бол одоо монголчууд маань их явдаг болсон. Нэг жилд Япон онд зорчиж буй монгол хүний тоо Монголд ирж буй Япон хүний тооноос л давдаг болсон байна. За энэ бол одоо саяхан хүртэл эсэргээрээ байсан. За жилд нэг 20 гаруй мянган Япон хүн за ихэнх нь жуулчид л да Монголд ирдэг. Элдээ ер нь бол энэ тоо тогтмол одоо буурахгүй за тэгтээ нэг их ч өсөхгүй байна. Харин сүүлийн жилүүдэд Японд зорчиж буй Монгол иргэдийн тоо 20 мянгаыг одоо даваад байгаа гэсэн ийм мэдээлэл байна. За ингээд Мятын онгоц Наритагийн олон улсын онгоцны буудлууд одоо газардж байна. За Наритагийн онгоцны буудлаас Токио хотын төв рүү хэд хэдэн аргаар явдаг. За хэд хэдэн арга гэдэг маань одоо тээврийн хэрэгслийг ярьж байна. Наритагийн буудлаас лимузин буюу одоо тодорхой чиглэлийн хот хоорондын автобусаар Токиод очиж болдог. Энэ лимузин автобус бол нэлээд хэдэн чиглэлээр Токио руу явна. Токиогийн том төвүүд зочид буудлуудад очиж зогсдог. За автобуснаас гадна бас л тодорхой чиглэлийн хагас хурдан гэхүүд цахилгаан тэргээр зорчиж болно. За миний хувьд бол Кейсэй гэдэг цахилгаан галтагны тусгай шугамар Токио руу явдаг. За тусгай чиглэл гэдэг маань одоо метро галтаргны олон чиглэлийн одоо ийм сүлжээ тээврийн хэрэгсэл биш. Зөвхөн одоо тодорхой нэг чиглэлээр явдаг одоо ийм шугамыг хэлж байгаа. Сейсэгийн галтарг бол Токиогийн одоо томоохон төвүүдийн нэг болох Уэно хүртэл явдаг. За тэгээд Уэнод ирээд Уэногоос Токиогийн бусад одоо газрууд руу төвүүд рүү цахилгаан галтаргаар явж боломжтой. За ингээд би одоо уламжил ёсоор Кейсэй чиглэлийн галтаргаар Токиог чиглэн явж байна да. Монголд Сарабангийн чиг хандлагыг тодорхойлагч түүчээ болсон Монгол Сарабан сургалтын төв нь Монгол хүүхдийн нас идэвхүйн онцлогт тохирсон оновчтой хөтөлбөр Япон стандартаар Сарабанг зааж мэрэгжлийн өндөр зэрэгтэй багш сургалтыг удирдан явуулдгаараа олонний танил болсон билээ. Сарабангийн эх орон Япон улсын Сарабангийн холбоодоос зохион байгуулдаг тэмцээн уралдаанд сурагчдаа оролцуулж бодит үр дүнг олгон нэгдүгээр зэргээс дамтай тамирчдыг бэлтгэж сэтгэлгээний хурдтай авьяаслаг хүүхдүүдийг олноор төрүүлдэг сургалтын төв юм. Та 4-өөс 14 насны хүүхдээ Монгол Сарабанд сургаснаар хүүхдийнхээ олон талт чадварыг нэг сургалтаар нэг үнээр хөгжүүлэх болно. Анхаарал төвлөрнө, ой тогтоолт сайжирна, хурдтай сэтгэн, альвааг тунгааж бодох дадал сурна, баруун зүүн тарих тэнцвэртэй хөгжинэ. Төлөвшөж сууж сурна, тэсвэр төвчээртэй болно. Монгол Сарабан сургалтын төв таны хүүхдийг урьж байна. Монгол Сарабан хүүхдийн оюуныг хөгжүүлдэг. Таны хүүхдийг урьж байна. Монгол Солонгосын хамтарсан H&H Remicon бетон зурмгийн үйлдвэр. Манай үйлдвэр нь бүгд найрамдах Солонгос улсын өндөр түвшний тоног төхөөрөмжөөр Солонгос инженерийн удирдлагаар олон улсын чанарын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр онцлог юм. M400 хүртэлх маркийн бетон зурмгийг цагт 120 м3 үйлдвэрлэн хэрэглэгчдэд хүргэдэг. Түүнчлэн ISO 2000 дэлхийн стандартыг хангасан явуулын болон үйлдвэрийн дэргэдэх лабораториор сорилт шинжилгээ хийгдсэн бетон зурмгийг өөрийн үнэгээр хүргэж байна. Мөн цагт 180 м3 бетон зурмгийг 36, 44, 55 м-ийн зайд шахаж сутгалт дүүргэлтийг хийж гүйцэтгэнэ. Хэсэ аригато. Аригато хэсэ. Arigato Gensei. Arigato Heisei. Heisei arigato.
ありがとう平成。 Arigato Heisei. Arigato Heisei. ありがとう平成。 아리가또 헤세. ありがとう平成。ありがとう平成。ありがとう平成。За аялын нэвтрүүлэгтээ зарим сэдвийг тодорхой болгох үүднээс YouTube-ийн бичлэг ашиглаж за үзэгчдэд гэрэл зураг үзүүлж мэдээлэл улам тодорхой болгодог, ойлгомжтой болгодог. За энэ удаа эх жилийн Токиогийн Олимпийн наадмын төв цэнгэлт хүрээлэнгийн талаар танилцуулах гэж бэлтгэж байгаад бас бичлэгийнхээ эвлүүлгийг хийж байгаад YouTube-ээс нэг ховор бичлэг олсон. За ховорч байхавдаа 1964 оны Токиогийн Олимпийн наадмын тухай баримтат кино. За 55 жилийн тэртех Олимпийн наадмын талаар баримт дүрсийг хожим нь сайжруулсан юм шиг байна. За тэгээ энэ бичлэгээс бас та бүхэнд үзүүлж харуулж сонирхолтой гэж бодлоо. За 1945 онд дайнд ялагдаж за хот суурингууд нь эвдэрч сүйдсэн японочууд шургуу дайчин хөлмөрлөж улс эх орноо сэргэн босгож чадсан. За тэр бүтгийн хил дайнаас хойш 20 жил ч өнгөрөөг байхад Олимпийн наадмыг амжилттай зохион байгуулж чадсан юм ард түмэн. За тэгээд одоо 1964 оны Олимпийн наадмыг зохион байгуулахын тулд японочууд одоо нэгдэж нэгтрэн за унтах ядаргаа умартан зүтгсэн гэж ярьдаг юм байна лээ. За энэ бүхэн нь бол 1970-ад оны эдийн засгийн өсрөнгөө хөгжлийн бас нэг шалтгаан болсон гэж үздэг. За ингээд 1964 оны Олимпиад 94 оны тамирчид оролцсон ийм мэдээлэл байна. За Америкчууд, за Оросууд, дэлхийн олон ард түмний төлөөлөл ийм нэгдэл найрамдлын тугандор өрсөлдөн оролцсон ийм сайхан Олимпийн наадам болсон юм байна. За энэ баримтат киноны дүрсийг ажиглахад бол их сайхан наадам болсон харагдаж байгаа. За одоо ингээд тамирчдыг Олимпийн наадамд оролцсон олон үндэсний төлөөллүүдийг одоо уулзаж учирч хоорондоо ярьж хөөрч байгааг харуулж байгаа. За энд бас миний сэтгэлийг хөдөлгсөн их сайхан дүрс харагдана. За энэ манай Монголын багийн одоо хоёр эмэгтэй харагдаж байгаа. За энэ доогуур нь титр англи өгүүлбэр явж байна. За тэрийг харуул одоо манай Монголд барилга байгууламж их Европ маягтай энэ гэж ярьж байгаа шиг байна. За энэ бол бас үнэхээр бас сэтгэл хөдлөсөн юм сайхан дүрс. Манай спортынхан хараад таньж байж болох юм. Энэ тамирчдыг. За ингээд стадионд Олимпийн наадмын нээлтийн ажиллагаа болж байгаа. За энэ нээлтийн ажиллагаа бол маш сайхан болсон байна. За 1964 он гэдэг чи одоогоос 55 жилийн тэртээ гэсэн үг шүү дээ. Ер нь Олимпийн наадмын нээлт хязээд бол сайхан болж ирсэн. За тамирчид орж иж байгаа улс орныхоо тугийг бариад орж иж байгаа энэ хэсэг бол хамгийн сайхан хэсэг байдаг. За тэрнээс гадна тамирчид их нэг ижил формоор ижил одоо дөрөв тувцаар ижилсэж тухайн үеийнхэн бас тэр цаг үеийг харуулсан мод хувцас нар биеийн тамирын хувцас бас сонирхол татдаг. За одоо яг олон орны тамирчид орж иж байгааг та бүхэн харж байна. За ингээд Малазийн баг тамирчдын дараа манай баг тамирчид орж иж байна. Тэгээ 1964 онд нийт за эмэгтэй 4 эрэгтэй 17 нийт 21 тамирчин оролцсон юм байна. За манай баг тамирчдын дүрсийг харуулж байна. Их гоё дүрс байна. За мөнхөд авраг, баямөнх авраг. За босоод бас манай бөхчүүд харагдаж байна. За цэл залуугаараа. За энэ бол яахаар байхгүй их сайхан дүрс байна. Тийм. За ингээд Олимпийн наадмын одоо нээлт болж байна. За энэ стадион одоо бол буулгаад эх жилийн Олимпийн наадмын нээлт хаал болох стадионыг одоо барьж байгаа. За Эзэн хаан одоо энэ дэлгэцэн дээр харагдаж байна. За Эзэн хаан бол одоо бас л залуугаараа за өнөөдрийн Эзэн хааны одоо аав. Тийм ээ 1989 онд нас барж Хэйсэй ирэн тэр үед эхэлж ирсэн шүү дээ. За бас дундуур нь яг өнөөдрийн Эзэн хаан Акихитогийн бас дүрс гараад өнгөрсөн.
За ингээд олимпийн наадмыг нээж үг хэлхийг эзэн хаанаас хүсч олон улсын олимпийн хорооны дарга хэлж байгаа шиг байна. Одоо Японоор хэлж байгаа. За ингээд одоо эзэн хаан олимпийн наадмыг нээж үг хэлж байна. 第18回近代オリンピアードを祝い、ここにオリンピック総大会の開会を宣言します。 За одоо нээлтийн бас нэг одоо сэтгэл хөдлөм хэсэг бол олимпийн бамбарыг асааж байгаа ийм үйл явдал байдаг. За олимпийн бамбарыг за улс орнуудаар дамжуулаад за Японд авчираад Японы суурин хот тосгодоор дамжуулаад ингээд олимпийн цэнгэлт хүрээлэнд авчирж байгаа. За энэ Фужи уулын билээр энэ олимпийн бамбарыг авч явж байгаа дүрс бол бас их сайхан дүрс харагдаж байна. За энэ олимпийн наадмын бамбарыг барьж ирж асааж байгаа энэ тамирчин бол Хирошима хотод төрсэн гүйлтийн тамирчин Сакай Йошинори гэж хүн юм байна. За энэ хүн бол Хирошима хотод төрсэн буюу одоо атомын бөмбөгдөлтөнд өртсөн хот шүү дээ Хирошима гэж. Тэгээ энэ тамирчныг инх тайван дэлхийн ард түмнүүдийн нөхөрлөлийн бэлэгдэл болгож бас сонгож бамбар асаалгасан юм шиг байгаа. За ингээд нээлтийн ажиллагаа бол их сайхан болж байгаа. Одоо Япончууд тамирчид гадаад орнуудын тийм ээ маш их өндөр сэтгэгдэлтэй байгааг бид нар харж байна. За нэг иймэрхүү маягаар энэ бичлэгийг одоо та бүхэнд бас харуулъя гэж энэ аяллахаа нэвтрүүлэг донд орууллаа. Тэгээ Токио хотод ирэх 2020 онд зуны олимпийн наадмын 32 дугаар тоглолт, зуны пара олимпийн 16 дугаар тоглолт болох гэж байна. За энэ талаар та бүхэндээ бас товчхон мэдээлэл хүргэх санаатай байна. Зуны 32 дугаар тоглолт ирэх жил 7 дугаар сарын 24-нд Токио хотод нээлттэй хийн. За нийтдээ 17 хоног үргэлжилнэ. За тэгвэл нээлт болохоос өмнө 2 хоног бас зарим нэгэн төрлөөр бас тэмцээн уралдаан бас болох юм байна. За энийг тооцох юм бол нийт 19 хоног олимпийн наадам үргэлжлэх юм байна. За тэгээд 8 дугаар сарын 9-нд хаалтаа хийнэ. За олимпийн түүхэнд тамирчид спортын хамгийн олон төрлөөр өрсөлдөх юм байна. Нийт одоо 33 төрөлд 339 иж бүрдэл медалийн төлөө өрсөлдөнө. За олимпийн наадмын тэмцээн уралдаанууд 42 спортын ордон заал байгууламжинд зохион байгуулагдана. Одоо зарим нэгэн одоо шинэ ордон спортын барилга байгууламжууд бол одоо эд баригдаж байна. Бүтээн байгуулалт өрнөж байна. За пара олимпийн 16 дугаар тоглолтын хувьд бол 8 дугаар сарын 25-нд эхэлж 13 хоног үргэлжилнэ. За тэгээд 9 дугаар сарын 6-нд хаалтаа хийх юм байна. За миний хувьд бас энэ олимпийн тоглолтын талаар ихээхэн сонирхож бас ингэж харж байгаа. Олимпийн тоглолтын нээлт, хаалт, хөнгө атлетикийн болон одоо бусад тэмцээн болох цэнгэлт хүрээлэнгийн барилга байгууламжийн бүтээн байгуулалтыг бас сонирхож Японд очих үедээ бичлэг хийж ингэж байгаа. Зүгээр өмнө нь бас аялын нэвтрүүлгээр бас энэ ордны барилга байгууламж хэрхэн баригдаж байгаа талаар бас би танилцуулж ирсэн. За энэ хүү олимпийн гол стадионыг Шин Кокурицу Кёгижо гэж нэрлэж байгаа. За энэ цэнгэлт хүрээлэнг одоо хуучин стадион буюу 1964 оны Токиогийн олимпийн наадам болж байсан цэнгэлт хүрээлэнгийн суурин дээр барьж байгаа. Тэгээ суурин дээр барьж яах гэдэг маань одоо энэ 1964 оны Токиогийн олимпийн одоо гол тэмцээнүүд болсон нээлт хаалт болсон энэ олимпийн цэнгэлт хүрээлэнг нурааж буудгаад одоо шинээр барьж яах гэсэн үг. За энэ хайп бол тийм ээ энэ гол цэнгэлт хүрээлэн байгуулагдаж байгаа
энэ орчин бол нэлээд тийм давчуу. За олон зуун мянган үзэгчид, спорт сонирхогчид ирэх үед бас яаж орж гарч, яаж зохицуулах бол гэдгийг бол одоо би бас гайхаад байгаа. Гэхдээ японочууд аливаа ажлыг зохион байгуулахдаа гаргуун, их нарийн тооцоотоо их бодож төлөвлөдөг учраас ер нь бол бас нэлээд сайн зохион байгуулах байх. За тэгээ энэ цэнгэлт хүрээлэнд бол мэдээж нээл таалт болох байх. За хөнгөн ателтгийн тэмцээн, за хөлбөмбөгийн шигшээ тоглолтууд болох байхад би бодож байна. Монголд Сарабангийн чиг хандлагыг тодорхойлогч түүчээ болсон Монгол Сарабан сургалтын төв нь Монгол хүүхдийн нас идэвхүйн онцлогт тохирсон оновчтой хөтөлбөр Япон стандартаар Сарабанг зааж мэрэгжлийн өндөр зэрэгтэй багш сургалтыг удирдан явуулдгаараа олонний танил болсон билээ. Сарабангийн эх орон Япон улсын Сарабангийн холбоодоос зохион байгуулдаг тэмцээн уралдаанд сурагчдаа оролцуулж бодит үр дүнг олгон 1-р зэргээс дамтай тамирчдыг бэлтгэж сэтгэлгээний хурдтай авьяаслаг хүүхдүүдийг олноор төрүүлдэг сургалтын төв юм. Та 4-14 насны хүүхдээ Монгол Сарабанд сургаснаар хүүхдийнхээ олон талт чадварыг нэг сургалтаар нэг үнээр хөгжүүлэх болно. Анхаарал төвлөрнө, ой тогтоолт сайжирна, хурдтай сэтгэн, альвааг тунгааж бодох дадал сурна, баруун зүүн тарих тэнцвэртэй хөгжинэ. Төлөвшөж сууж сурна, тэсвэр төвчээртэй болно. Монгол Сарабан сургалтын төв таны хүүхдийг урьж байна. Монгол Сарабан хүүхдийн оюуныг хөгжүүлдэг. Таны хүүхдийг урьж байна. Монгол Солонгосын хамтарсан H&H Remicon бетон зурмгийн үйлдвэр. Манай үйлдвэр нь бүгд найрамдах Солонгос улсын өндөр түвшний тоног төхөөрөмжөөр Солонгос инженерийн удирдлагаар олон улсын чанарын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ онцлог юм. M400 хүртэлх маркийн бетон зурмгийг цагт 120 м3 үйлдвэрлэн хэрэглэгчдэд хүргэдэг. Түүнчлэн ISO 2000 дэлхийн стандартыг хангасан явуулан болон үйлдвэрийн нэрдэх лабораториор сорилт шинжилгээ хийгдсэн бетон зурмгийг өөрийн үнэгээр хүргэж байна. Мөн цагт 180 м3 бетон зурмгийг 36, 44, 55 м-ийн зайд шахаж сутгалт дүүргэлтийг хийж гүйцэтгэнэ. Хэсэ аригато. Аригато хэсэ. Arigato Gensei. Arigato Heisei. Heisei arigato. Arigato Heisei. Arigato Heisei. Arigato Heisei. Arigato Heisei. 아리가또 헤세. 아리가토 헤세. 아리가토 헤세. 아리가토 헤세. За ингээд аригато хэйсэй буюу хэйсэй эрен талархъя. Аялын нэвтрүүлгийн маань эхний дугаар дуусж байна. Дараагийн дугаараар та бүхэнд Японд шинээр эхэлж буй он тооллын тухай танилцуулж, Сумогийн хавраг Хаккогийн мэдчилгээг хүргэх болно. Дараагийн нэвтрүүлэг хүртэл баяртай.